надаар уулзахгүй юм. Би өнөөдөр харин гинт гоё бичлэг хэмээр санагдаад. Тэгээ ингээд сүүлийн үед надад аягүй бодогдсон бодол байгаа хгүй юу. Тэр нь болохоор ингээд би өөр ингээд цаашдаа амьдрахаас яг өнөөдрийн би, яг одоогийн би ингээд хамгийн залуухан нь хамгийн хөөрхөн нь штэ. Тэнгүүд яг энэ зүйлээ бүгдийг ингээд амар гоё бичлэг болгоод гинт үлдээмээр санагдаад. Ингээд влогны нэр нь болохоор би ерөнхийдөө юм дижитал дайри хийж байгаа хгүй юу. Тэгэл өдөр тутмын сүүлийн үед хийж байгаа зүйлсүүдээ ингээд зүгээр бичлэг болгоод хадгална л гэсэн үг л дээ. Гэхдээ яг сүүлийн үед миний амьдрал ямар сонирхолтой байна уу гэхээр бүр амар бол биш л дээ. Гэхдээ яг ер нь ингийн. Тэгээд би одоо болохоор Солонгост амьдарч байгаа. Тэгээд өнөөдөр миний хичээлх өдөр ихгүй юу? Тэгээд хичээлх өдрөө гинт өглөө босоод нүрээ бодоод бичлэг хиймээр санагдаад. Хичээлтэй өдрөө влог хийх юм бол жоохон сонирхолтой байж магадгүй. Би нэр ийм хөрхэн Hello Kitty-тэй фотол гэсэн шүү дээ. Хөрхэн. Гэтэ яг ингээд сайн хараад ахаар заяа. Миний ингээд personal color яг ийм pink өнгө энэ биш юм шиг байгаа байхгүй юу? Гэтэ би ядж хат ийм өнгөнд амар туртай. Амар хөөрхөн санагдаад, амар cute санагдаад байхгүй юу? Би өөрөөхдөө яг цагааштай болохоор гайгүй тийм амар зөхгүй байгаа л биш. Нэг дундаж санагдаад байдیں۔ Сүүлийн үеийн миний амьдралаа сайн сайхан гэх юм бол амралт маань дуусаад хичээл маань сайхан эхэлсэн. Одоо монголчууд зуны амралтын дараа 9 сарын 1-нд ингээ хичээлээ шинэ жил эхэлдэг шүү дээ. Солонгос болохоор өвлийн амралт нь арай урт тэгээд 3 сард хичээл эхэлдэг байхгүй юу? Тэгээд ерөнхийдөө 9 сарын 1 болсон гэсэн үг. Тэгээд би өглөө босонгуудаа за юу ч гэсэн хөрх харагдах нь бол нүрээ бодчих. Гэдгээс нүрээ бодчихад одоо болохоор өглөөний цай ууя. Би амар кофе уумаар байна. Өчтөр амар оройн унтсан хичээлээ таарж ирээд гэртээ хичээлээд сууж агаад тэгээд амар оройн унтсан. Тэгээд өглөө арай гэж бослоо. Яа тэгэхээр кофетэй гоё сэндвич хийж идэ. Тэгээд Солонгос төрснөөс хойш биш үү? Яг өмнө ч амар кофе уудаг байсан л та. Солонгос төрснөөс хойш бүр их ууж байгаа. Тэгтээ ялангуяа би Монголд байхдаа бол ингээд дандаа халуунаар нь уудаг гэсэхгүй юу? Кофег бараг л хүүтнэр нь бараг л уудаггүйсэн. Тэгсэн чинь Солонгост халуунаар нь уудаг хүн бараг байхгүй заамарсан уу? Бүгд өвөлчөөсөө хамаагүй айс кофе ингээд бэр явждаг яа одоо. Уудаг. Тэгээ жоохон суу игээ сүтэй кофе хийж үе. Яг гоё татсан байна. Одоо энэ бол өвөлчөөсөө хамаагүй, хүүтэнчээс өдөр хамаагүй айс ерөөсөө айс ерөөсөө тэгэл уух юм ууж байгаа ч гэсэн дандаа ингээд кола ч юм уу сайда ч юм уу одоо иймэрхүү юм уулаа гэж шүү дээ. Мөсөө нөө уушлаа мөсөөгөө луу гэж дандаа мөстэй юм уудаг заа. Бүр ингээд өвлийн хүүтэнсээ юу гадаа бүр ингээд амар хүүтэн мааш тэгээ тэгэхэд ингээд take off дээр авцаа одоо кофенд ингээд барай авч байгаа шүү дээ. Тэдний харахаар ингээд айс ингээд американо дээр барай авчдаг заа. Тэр би бүр хараад таард махта хөлтөж хөтгөн махта гэж боддог. Амар санаа. Одоо л өглөөний цайндаа биш үү? Өглөөний цай биш энэ чинь. Одоо болохоор өдөр 2 өнгөрч байгаа хгүй юу? Би бол нэг 10 өнгөрөөд сэрсэн. Тэгээд амарч байгаа өдөр юм чинь ингээд жоохон тад хичээлтэй өдөр чинь би чинь бүр 6 өнгөрөөгөө 7 гэж сэрдэг хгүй юу? 7-г цэрээд ингээд нүрэмаа будаад хичээл рүүгээ яваад хичээл 9-өөс ер нь бол хуваарь дандаа 9-өөс тавьсан байхгүй юу? Тэгээд өглөө дандаа хичээл ингээд шахаад тавьсан. Тэгээд өглөө ер нь бол 6 өнгөрөөд 7 гэж босдог болохоор амарсан өдрөө унтмаар санагдаад. Хэдлээ одоо болохоор гоё. Тэгвэл өдрөө хоолндоо сэндвич хийж дээ. Өчтөр купоноос ийм сэндвичний талах захиалсан байсан чинь өглөө өрөөд ирсэн амар хурд өрөөд ирсэн. Би бол нь цагаан талах гэдэггүйгээд жоохон бордоо талах авсан чинь цагаан талах ч юм уу ч тоо. Тэгээд дээрээс нь дахиад нэг ундаг. За мэдээж жоохон давс хийгээд. Том талах би бол дахиалдгүй гэж бодож байсан юм аа. Том талахыг ингээ юусоо идэж бардаггүй байхгүй юу? Юусоо баг идэж талбай ороогүй зах баг муудах гэдэг юм аа. Хоёр сэндвич. Нэгийн man stage. Oh my god. Эндээсээ тавьж өгөө. За. Энэ бол болсон заяа. Энийн болохоор man үзгүй. Гэхдээ оронд нь ингээд сэндвич хийдэг тэр нь бол айгуу турштай байхгүй юу. Гэхдээ ингээд тостер байвал ингээд сэндвич хийлээ гоё болох юм санагдаад байдаг. За эхний сэндвич. Хоёр дахь сэндвич нь гэхдээ амар халуун байна. Яа. Цараа. За одоо л нэг өдрийн цайгаа ундаа. Бислэг нь амар гоё хайлаад амар гоё л шүү дээ. Бид дөөрхөөс нь сэндвич нь дуртай.
Тэгээ яг тийм сэндвич, кофе хоёр амар гоё зохистой юм бол би ингээд бичлэгээ штэ тийм ингээд дүрсний үед ч гэсэн, дууны үед ч гэсэн ингээд амар гоё чанар нь ингээд амар сайн байгаасаа гэж хүссэн заяа. Тэгэхээр та бас ингээд үдчих хавцтай ер нь чанар нь ямар байна тийм ингээд дүрсний чанар нь бас дуу нь ингээд яаж сонсогч надад ингээд хэлээд өгөөрэй. За би бас ингээд энэ микрофонтойгоо баг ингээд өнгө танилцаал байж байгаа байхгүй юу. Тэг ингээд дуугаа ч гэсэн ингээд хурлж чадахгүй байгаа ч юм уу тийм тохиолдол байгаа юм шиг санагдсан надад. Сүүлийн үеийнхаа сонин сайхнаас ханарт ингээд хуваалцсан юм бол Солонгост ингээд ирсний дараа Болонгоос ингээд амар өөрөөсөн. Миний бүр ингээд амар гоё хүлээжсэн. Тэг би ингээд амар удаан Солонгос явах гээд угаасаа ингээд нэлийн удаан зорьсон байсан болохоор маш өндөр хүлээлттэйсэн заяа. Айгүй их өндөр хүлээлтийнхаа хитост ингээд Солонгост ирсэн чинь бүх юм ингээд амар хэвэн байсан заяа. Яг л хүмүүсийн алхдаг гудамж, яг л хүмүүсийн суудаг автобус, яг л хүмүүсийн ундаг машинууд, тэгээ яг л хүмүүсийн амьдардаг байрууд гэл ингээд баг бүх юм ингээд нэг ялгаахгүй яг л бидний ордог нөгөө нэг CEO ч юм уу тэгээ яг л бидний ордог баг хоолны газар шиг бүх юм ингээд надад тийм ерөөсөө өөр санагдаагүй. Тэгэл хүмүүсийн царайг харахад ч гэсэн би ч тэгэл бид нар чинь бүгд Азууд юм чаа хоорондоо тийм амар ингээд царайны ялгаа төрхтэй байхгүй штэ. Аздаа л байгаа учраас энэ гадаад хүн байна гэж шууд харддаггүй юм лээ. Тэгээд яаж ч юм бэ би нэг ингээд нэг газраал баг байгаад юм санагдчихсан. Энд ч тэр тэнд ч тэр яг л адилхан ер нь яг л адилхан л хүмүүсийн амьдардаг газар юм да гэсэн бодол амар их төрсэн. Зүгээр л нэг амар гоё санагдчихж байгаа юм нь Солонгосынхаа ингээд булан тохоо бүрийг баг хөгжүүлсэн. Эзгүй тийм хээр тал нь айгу ховор Монгол тал эзгүй хээр тал ингээд амар их байдаг шүү дээ. Тэгэхээр Солонгост байхгүй ингээд хаашаал явна ингээд амар гоё гоё кафенууд те хаашаал явна амар гоё амттай хоолны газарнууд юмнуудынх нь үнэн ч гэсэн кофе л гэхэд ингээл гэрээсээ гараад нэг айс американо аваад уумаар байна гэхэд ингээл доотлол 1500 вон ч юм уу те тэгэхээр тэр чинь ингээд оюутан хүмүүс ч юм уу те бид нарт ингээд амар гоё байгаа хгүй би ч гэсэн ингээд Монголд хаад кофе уумаар авал доотлол нь ингээд нэг кофе 100000 төгрөгтэй болов гүлөө 6000 болов тэгээ мэдгүй ингээд яад ч юм бэ надад ингээд Солонгосын хамгийн таалагдсан юм ингээд кофе шоп бодтой юу. Тэгээ би ингээд кофе шоп дугаасаа Монгол тахтаа ингээд орох амар туртай дүүгээ дагуулаад хоёул тэр кофе шоп очиж зураг авах. Тэнд очиж ингээд тэдний кофег ууцсгөө гэд дандаа тийм ярьдаг байхгүй юу. Тэгээ энэ дэрснийхаа дараа кофе шопнуудыг ингээд бүр инстаграмаас ингээд гүйлгээл энд ийм гоё кофе шоп байна цаа энд очиж гэл. Би бас нэг сайхан ойрхон ч гэжтэй сүүлээс нэг 2 3 цагийн зайтай тийм далайн ирэг байгаа юм л та. Тэр болохоор амар алдартай гоблины зураг авалт хийсэн. Тэгээд тийш юмш ингээд очиж үзэх хүсвэл инстаграмаараа хараад энд ийм газар байт юм байна. Тэн газар байт юм байна. За окей ийшээ явъя тийшээ явъя гэл ингээд нэг тийм инстаграм дээр ч гэсэн бүх хүмүүс нь ингээд газруудаа амар гоё танилцуулсан байдаг нь надаас амар гоё санагддаг. Тэгээд дээрэс нь Монголд байхад би бас ингээд сургууль хажуугаар, хичээл хажуугаар ажил хийгээд ажил хайж байхад яг хуу тийм олон ажил бол яг байдаггүй байсан шүү дээ. Тэгээд Солонгост мэдээж ингээд тэр кафенууд тэр ингээ хоолны газрууд олон байгаахан хэрээр дагаад ингээд ажлын байр нь айгу олонтэй. Гэхдээ би болохоор ингээд яг Солонгос тэрнээс хойш ингээд баг нэг жилийн хугацаанд за яг голоор нэг Монголд яваад ирсэн хугацаагаа ингээд хасах юм бол нэг 10 сар гарan баг ажилласан газар байхгүй юу. Тэр газар маань болохоор одоо нөгөө амьдарч байгаа гэрээс маань амар хол. Тэгээд сургуулиас нь бас амар хол. Тэгээ би ингээд явдалтаа ингээд айгүй их ядраад тэгээд би бүр ингээд өнгөрсөн 12 сараас хойш ингээд зэрэгтэй хэлээд би одоо ингээд гармаар байна. Надад ингээд амар хэцүү байна. Би энэ хүртэл ингээд яваа. Тэгээд 12 сараас ингээд гинт үйлчлэгч юусаа байхгүй болсон заяа. Тэгээ уул нь ингээд өмнө нь байж хахад ингээд манайх нэг 15 ширээ тахгүй юу. Тэнгүүд 15 ширээ бүр ингээд битүү дүүрдэг гэсэн байхгүй юу. Тэгээ бид нар ингээд зааландаа гурал ажилтдаг маад ерөөсөө ингээд гадаад хүн байдаггүй надаас Солонгос оюутнуудтай. Тэгэхээр надаа ингээд амар тэдрээс ингээд асуугаал чи одоо найзтайгаа хаашаа явж ингээд хөгжөлтөг вэ гэл тиймэрхүү юмуд аяг асуугаал оюутнуудад ингээд хэрэгтэй аппликейшн байгаа юу ингээд хэрэгтэй юм тип юу вэ гэд ер нь аль яаж ингэж хилээв зүгээр мөрөө гэл ингээд тэдрээс амар их асуудаг байсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь манайх бүр ингээ хүн амар хөнгө болоод заяа үйлчлэгч юусаа байхгүй болоод тэгээд захирал маань ингээ нэг нэгээр тэд ингээ харж эхлээд заяа нэг нэгээр ингээ манай ажилчид ингээ багасаад заяа тэгсэн чинь ингээ бид нар зааландаа гурал ажилтдаг болсон чинь нэг мэд чи би ингээ ганцаархан ажилтдаг болсон заяа бус нь ингээ ирэхэ болсон заяа тэгээд яасан ингэнгүүт тэр нэг тийм асуудал гаргаад би тэрнийг халцаа энэ ийм асуудал гаргаад тэрнийг халцаа ингээл амар төвхтэй тэгэл би ингээ ганцаараа ажиллаад таяа ингээ гинт ихгүй орж ирээд ингээд дүүрхээр би ганцаараа ингээд амар ядардаг заяа. Тэгээд заримдаа болохоор бүр ингээд ямар ч хүн байхгүй заяа. Би бүр ганцаараа ингээд зүгээр зогсоод ингээд ангаагаал зогсоод идэг заяа. Тэгээд захирал хоол моол хийж өгвөл за яхаа хоол идэж явах юм уу гэхээр за зарчныхны хоол идчихээ тэгээд гэл дандаа нэг хоол моол идчихэл яваад. Тэгээд уул манай тоогооч захирал хоёр ингээд амар надад сайн заяа. Бүр үнэхээр амар хөөрхөн. Тэгээд Солонгос ингээд зарим хүмүүс нь нэг хүнд ингээд сайн байвал түрүүндээ айгүй сайн ханддаг заяа. А зарим муухай хүмүүс бол мөхчөөсөн сайн ханддаг. Тийм хүмүүс байгаа. Хичээлээ гэхлээр 2 хоног хичээлтэй явсан юм байна. Тэгээд хичээл маань ерөнхийдөө дэжгүй. Тийм.
Тиймэрхүү л энэ да. Сэндвич маань хурцсан байна. Хөрсөн ч гэсэн гоё гэдэг нь. Дарс тэр нь өөр сайн сайхан баг байхгүй юм шиг байна. Энэ ихтэй хэдэн минут имжлэг болох юм би мэдэхгүй байна. Одоо өсрэтник 10 гаруй минут болох байх. Өнөөдөр болохоор би ингээд ямар ч төлөвлөгөөгүй байж байгаад гинт бичлэг хийсэн баа штэ. Тийм болохоор ингээд яг уу жоон сонирхолтой байна. Тэг бас юу их юм мэдэхгүй байна. За тийм болохоор та бас ингээд доор комент хэсэгт надаа ингээд тийм бичлэг хийгээрэй гэд ингээд комент үлдээгээрэй. За тэгээ удаах цаанаа дараа уулзах гоё ялаа. Лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Тэгээ дараагийн бичлэг хүртэл түр. Баяр таа.